Хичээлийн маань зорилго шилжтийн металлууд нь нягт ихдээ өндөр температурт хайлдаг, өнгөт нэгдэл үүсгэдэг бөгөөд элемент болон түүний нэгдлүүдийг катализатор болгон ашигладаг болохыг тодорхойлуулж, богино хугацаанд шилжтийн металлуудын талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлээ сурагчдаар химийн сорил туршлын аргаар мэдлэг бүтээлгэх, багш түүнийг хэрхэн чиглүүлэх вэ? Сурагчдын бүтээсэн мэдлэг, шинжлэх ухаанч арга барилыг богино хугацаанд яаж бодиттой үнэлэх вэ? Туршилт болон үнэлгээнд цахим аргыг хэрхэн хэрэглэх боломжтой зэргийг харуулахаар төлөвлөлөө. Сайн байцгаана уу гэдэг. Сайн. Элементийн химийн хэмжээг бичсэн карбон молекулыг та бүхэн харж байна. Та бүхэн батарей ярилцаад анилаарай. За. Хэдүүлээ металл шиг юм байна. За. Металл гэж металл биш юм шиг. Энэ төмөр учраас тийм. Элементүүдээ яаж ангилсан талаар бусдаар аль багийн найруулах вэ? За, нэгдүгээр
систем хаан байж байгаа дахин хацаа өгдөө. Хаан байж металл гэж байна тийм. За үүнийгээ цаашаа өмсгөлээ христийн металлаас уулзаад за ингээд багш нь хүн болгоод ажлын хуудас гаргаж өгнө. Ажлын хуудсан дээр даахууд нэгсэн төсөл байж байгаа. Энийг багаараа хамтран хийцгээе. За тэгэхээр бол хүн болгоод төслийн ажлаараа танилцаарай. Төслийн ажлаас асуух маань уушсан. За байхгүй багшааны бэлэг тавьсан төслийн эрхлэх хүнээс багш хоёр суурьж очоод сонгож аваад төсөлтөө хийцгээе. Энэ өөрөө Interesse
За тэгэхээр энэ бас гинт бидний ойлголт сурч шилжих юм байна. Аваа ямар юм бэ? Тэгээд энэ хоёрыг ингээд танилцуулаад юм байгаа бол бусдад сонирхолтой харин мангон сарам бидний болохоор их байгаа чинь энэ бол шилжүүлэхний дараагаар батлах цэг нь харин шүтгийн талын байгаа юм.
За манай бодлогоор хайх цэг гэсэн юу гэсэн ба. За ингээс хахад хром хамгийн өндөр цэг тавьж байгаа. За хром одоо шийдвэрлэлийн металлаараа хамгаалдаг. За тэгээ ингээс хахад тайлбар болохоор хамгийн бага цэг тавьж байна. За ингээс ингээ харахад хром шийдвэрлэлийн металл учраас нэг маш ихтэй. Харин тайлбар болохоор шийдвэрлэлийн металл гэдэг үгнээсээ одоо зөөлөн байдаг. Үнээсээ болоод шүү дээ. Газар хамгийн одоо баг цэг тавьж гэж үзсэн. За үнээс ингээд харахад шийдвэрлэлийн металлууд нь хамгийн өндөр цэг тавьж байна гэж үзсэн. За хайрын хийсэн 3 даатгаас ямар нэг project байгаад өгдөө шийдвэрлэлийн металлуудын зарим нэгдлүүдийг болохоор энэ бол катализатор болж шийдэлдэг байгаа. Энэ болохоор ашиг тавхад нэг төвшил үзүүлье. Анхааралтай ажиллаарай. Калин пермангант нь хэдслийн задрах орлыг боцоож гисэн. Шийдвэрлэлийн металлын нэглэгдэх хэвлэлцээр болдог бөгөөд тэдгээр нь урлын урдыг хэсэгдэг юм байна. Энэ чи юу гэж байна? Ордог. Одоо эндээс тийм бол одоо шийдвэрлэлд
шүлтийн металл гэдэг бол одоо хөө өндөр цэвэс тайруулж босдог. Шилжлийн металл болохоор энэ төмөр, манган, хором гэх байна. Шилжлийн металл нь нэгтэй шилжлийн металл нэгчлэхээр өөр олон үсэг. За шилжлийн металл нь өөр үсэг тодорхой үзүүлдэг хайлт төсөл зэрэгтэй нэгтэй катализатор бол маш их шилжлийн металл гэсэн. За ингээд өнөөдөр шиг өнөө төлөвлөө нэг сорил ажиллана. Сурагчид гар утсаа ашиглан багшийн бэлтгэсэн сорилын линкээр нэвтэж сорилын даалгавруудыг гүйцэтгэнэ. Сорилын даалгавраа бие даан гүйцэтгсэний дараа даалгавруудаа илгээн. Илгээсэн сорилынхаа дүнг өөрсдөө үр дүнгээ харж дүгнэлт хийх боломжтой. Өнөөдрийн хичээлээр түгээмэл хэрэглэгддэг шилжлийн металлуудын нэгдлийн шинж чанарт үндэслэн үеийг хүснэгдэх байрыг тодорхойлуулах. Шилжлийн металлын нэгдлийн усан усамлын өнгийг ажиглах замаар ихэнх шилжлийн металл өнгөт нэгдэл үүсгдэг болохыг илрүүлэх. Шилжлийн металлын нягт хайлах цэгийг мэдээллийн их сурвалж ашиглан олж бусад металлтай харьцуулах. Шилжлийн металл түүний нэгдэл нь катализаторын үүрэг гүйцэтгэдэг болохыг хэлэлцэх. Зорилтуудыг тавьж хичээлээ явуулснаар энэхүү хичээлээрээ сурагчдад багаар сорил туршилтаа хийж мөн кабинет лабораторид хийх боломжгүй туршилтыг үзүүлэх туршилтаар үзүүлж дүгнэлт гаргах, хайлах бослох цэгийг бусад металлуудтай харьцуулж Excel програм ашиглан график байгуулах чадвараа сайжруулах, Google Form програм ашиглан явцын үнэлгээ өгөх үр дүндээ дүгнэлт хийх боломжуудыг олголоо.